Semestano X-mon суугатаа эргээд тавтаа морил ойр тэр нь уг нь бол аягүй шүчтэй бичлэг хий гэж эхлүүлсэн боловч яг бусдын талаар тэр нь сүнсний сэргэлтийн замлууд тэгээд үе шатууд жахан хүнд тусаад тэгээд бас өөрөө бас өөрийнхөө дотроос гарч ирэх гэж нэлээд жахан хугацаа зарцууллаа. Надад бол нэг санал байна. Бүгдээрээ ингээд нөгөө талархах үйл явцыг эхнээс нь шатараалтаар хийж эхлүүлээд үүнийгээ ингээд өөрийнхөө дотоод ухамсар болоод ил талд аль ч ухамсартайгаа болоод өөрийн бие эрүүл мэнд сэтгэл зүйн байдал гээд тэ энэ бүх асуудлуудтайгаа ингээ холбоод яг ингээд манифесттайгаа ч гэсэн ингээ холбоод яг өөртөө ингээ бүрэн хэмжээнд идэгрэх үйл явцыг ингээ талархлаас эхлээд хамтдаа эхлүүлэх аян бол өрнүүлмээр байгаамаа. Тэгээ миний бодож санаж байгаа юм бол хамгийн гол чухал зүйлс нь энэ байгаад байгаа. Тэгээд ер нь манифестээ хүчрхэгжүүлэх гэвэл эсвэл одоо өөртөөгөө ингээд илүү ойртож дотносыг гэвэл тэ эсвэл өөрийгөө ойлгож таних, ертөнцийг ойлгох үзэл одоо ингээд энэ бүгдийн маань хамгийн анхны одоо үндэс суурь нь бол ерөөсөө талархал байгаад байгаа. Тэр үүнийгээ бид яг ингээд бүрэн хэмжээнд нь багаар өдөр тутамдаа талархах юм дадал зуршлыг өөртөө суулгамаар байгаа юм. Тэгээд би бас өөрөө энэ зүйлээ яг ингээд хийгээ явж байгаа. Гэхдээ яг ганцаараа биш ингээд та нартайгаа хамтдаа хийвэл зүгээр юм болоо гэж ер нь бол бодож байгаа. Хэрвээ тэгээд та нар маань ийм одоо гайдд гэдэг шүү дээ. Ийм зааварчилгаатай эхнээс нь ингээд яг ингээд өдрөөр тэ үр дүнгээ үзээд явах хэмжээний одоо манифест өөрийгөө хайрлах эхлэлийг хамтдаа тавьцаах уу яах уу юу гэж бодож ингээ баг богино бичлэгээр яг ингээ зааварчилгаатай хамтдаа хийгээд явбал ямар вэ? Талархна гэдэг бол ингээ сонсоход их амархан, хүн болгон ерөөхдөө ямар нэгэн байдлаар талархдаг боловч үүнийг ингээд дадал зуршил болгосон байх нь ер нь ховор гэдэг. Тэгээд тэрийгээ жоох юм ертөнцид ингээ хүрх хэмжээнд нь одоо бүрэн гүйцэд ингээ дүүргэж чадаагүйгээс болоод бид нар ч одоо манифест гээл одоо маш олон төрлөөр оролдож хийж үзэж байгаа боловч ингээ өөрийн биеиндээ суулгаагүй учраас өөрийнхөө биеийг ойлгоогүй учраас ертөнцийн ингээ хуйланд биднэрт яаж мэдээд өгөөд байгааг ингээд анзаарахгүй байгаа болохоор ингээд жахан тийм удаашралтай явагдаад байгаа юм шиг санагддаг. Эсвэл бүр болохгүй байгаа юм шиг санагддаг байх нэ. Тэгэхээр өөрийгөө хайрлаж эхлэе. Одооноос тэгээ энэ шинэ нэгэн тоотой жил эхэлж байна. Тэгэхээр нэгэн тоотой жилдээ бүгдээрээ хамтдаа ингээ бүх зүйлийг гоё амьдралынхаа шинэ юм юуг эхлүүлээд тэ чаптерыг эхлүүлээд ингээ гоё шинэ бүлгээ ингээ шинээр цэгцтэй тэгээ замбраатай тэгээ цэгцтэй цэвэрхэн аз жаргалтайгаар өөртөө ихтгэлтэйгээр бас тэгээд энэ орчин ертөнцийн орчин нөхцөлдөө ихтгэлтэйгээр ингээд урагшлаад хамтдаа эхлүүлэх тийм санал бол байна. Тэгээд та бүхэн коммент хэсэгт өөрсдөө бичээрэй. Ер нь яг юм зүйл сонсож байна уугүй гэдгийг. За окей, өнөөдрийн уншлагтаа ингээд орцгоё. Энэ талаас эхлээд зүүн талаас 3 карт тавьсан байна. Та бүхэн картаараа сонголт хийж болно. Эсвэл би энэ хүзрэн дээр аметист чулуу. Энэ хүзрэн дээр болохоор лапис лазули буюу номин чулуу. Энд болохоор усан болор чулуу тавьсан байна. Нэг бол та бүхэн маань чулуугаар сонголтоо хийж болно. Өнөөдрийн уншлага болохоор ерөнхийдөө 12 сарын ерөнхий энерги буюу энэ хүзрийг болон энэ чулууг сонгосон танд яг одоо ингээд нөгөө нэг яралт алхмууд гэж байгаа те ерөнхий ингээ он дуусгын дүгнэлтүүд маань ямар шатан дээр явж ийн вэ? Та яг өөртөө үнэхээр хэр дүгнэлт хийсэн байна вэ? Дараагийн шатанд орохдоо бэлэн байна уугүй юу гэдгийг яг энэ 12 сарын ерөнхий байдал маягаар харж өгнө гэж бодож байна. Тэгээд за та зогсоож байгаа сонголтоо хийгээрэй. Эхлээд юун түрүүнд танил сонгосон картаас мессеж хөрвүүлээ. Энэ бол яг ертөнцийн
ертөнцийн universe-ийн мессежийг өгдөг үзэр байгаа. Тэгээд хөвчлэн ертөнц бол өөрөө бидний одоо эцэг их мэд гэдэг учраас ер нь аав ээжээс ирж байгаа мессеж шиг жоохон тийм зарим үед хэтэрхий хайрлсан, зарим үед хэтэрхий шулуухан загнасан мессежүүдийг өгöd ах шиг санагдтыг. Ер нь энерги нь жоохон тийм эцэг их энергитэй үзэр байгаа. Joy is the ultimate creator. Тэ ер нь жаргалтай тийм энэт хөөрөөр цалигсан байх ер нь өөрт чинь одоо энэ 12 сарын бол хамгийн гол чухал мессеж шүү. Өөрийнхөө энэ хөгжилтэй жаргалтай баяр баясгалантай байдлаа битгий алдаарай 12 сарда. Тэгээ энэ бол ерөөсөө бүх зүйлсийн тэгээ үүсгэгч үндэс байдаг. Тэгээд бүгдийг нэг талархлаа угаасаа хийж эхлэе гэдэг байгаа нь ерөнхийдөө бол үүнээс эхлээд л одоо та магадгүй та нар маань ер нь ингээд тогтмол талархах талаар ингээд ач тусын талаар аюулсаа ойлгоцсон хүмүүс байх шүү байна. Тэгэхээр ингээд энийг ямар ч үсэн ингээд аз жаргалтайгаар хийдэг болох талаар судалж сонирхож байгаа. Ер нь их гоё эерэг мэдрэмжтэй санагдаж байна. За ингээд 12 сарын за интерес ингээд болээ. Emperor card буурсан байна. Бусдаар бол ер нь за би энэ юун дээр ерөнхийдөө ингээд нэгсэн уран картаас үзэж чадчихдаг. Тэгээд нэгсэн шиг гэж бодож байна. Энэ зэрэг маань одоо миний хамгийн анхны надад бэлгэн ирж ирсэн миний хамгийн анхны зурмаа тэгээд маш их учирсан. Гэхдээ бол үнэхээр ингээд өмнө зөв тодорхой мэдээллүүдийг надад өгдөг учраас би хайртай. Яг өргөдөж цаарсан юм бол байхгүй л юм. Маш олон хүнийг үзэж маш олон мэдээлэлтэй хуваалцсан юм. Сайхан карт шүү. Гахалтай карт шүү. Бид болгож. За тэгэхээр нэгдүгээр картыг сонгосон та бүхний маань хувьд гэх юм бол ерөнхийдөө энэ хааны энергид ер нь доошоо харчаад байна гэдэг нь та нар маань жоохон тийм шийдэмгийн байдал ер нь жоохон дутмаг байгаа бол та одоо сүүлийн үед мэдэрч байгаа нь ер нь шийдэмгийн байдал дутмаг. Тэгээд уг нь бол ингээд урагшлах ёстой ажил таны одоо ингээд биелүүлэх ёстой зорилго ингээд сэтгэл санааны хувьд харилцааны хувьд тий хүмүүстэй ингээд зөв хитахан ингээ харьцаад дараагийн алхам ингээ хийх шаардлага ер нь хөвслийн харилцаа тал дээр байгаа л да. Гэхдээ та өөрөө жоохон буруу хандлагатай л байгаад байгаа юм шиг л мэдрэгдэж байна да. За тэгээд өөрийгөө ер нь жоохон өмөрөх маягтай ингээ хүмүүстэй ингээ гаднаа ил харагдахтаа тэгж хандаад байгаа мөртлөө дотроо болохоор өөрийгөө амар их зэмлэж шүүгээд өөрийгөө бүр ингээ өвтгөөд байна. Энэ ингээ гадна дотн хоёр чинь ингээ хоорондоо тэрсэлдээд байхаар сэтгэл зүйч гэсэн угаасаа олигтой ингээ дийшилж өгч чадахгүй. Тэгээд явж байгаа энэ ажил төрлийн бас яг ингээ урагшлахгүй л харагдаад байна. Тэгээд өөрөө бол ер нь яг юм зоримог шийдэмгийн хөдөлгөөн хийж чадахгүй хин нэгнээс айгаад байгаа бол та 12 сар бол өөрийн хувьд маш хурдан өнгөрөх учраас та энэ химээр байгаа алхмуудаа ер нь жоохон зоригтой л авч үзмээр байна. Тэгээ өөрийнхөө энэ жоохон муухай зангуудаа өөрөө мэдээд байгаа энэ зангуудаа ер нь бол энэ 12 сарда багтаад ер нь дуусгах
одоо өхүүлэхтэй debit card гэдэг бол өхлийн карт гэхдээ энэ бол шууд утгаараа өгнө гэсэн үг биш. Энэ бол дахин төрөлт шинэ эхлэл байдаг. Тэгэхээр өмнөх байсан өөрийнхөө одоо тийм энэ гадна дотноо зөрчилдөд байгаа энэ харилцааны тал дээр энэ буруу хандлагуудаа өөрөө та мэдж байгаа юм чинь танд бол өөр чинь ингээ айгүй гоё юм эмгтээлэг ингээд ээжийн чанар байгаа даа та ингээ халамж тэг хайр халамжийг бол бусдад ингээд өгч чаддаг. Тэгнийхээ тийм болохоор ч юм уу ингээд жоохон гадна батнаа тэрсэлдээд байна л да. Эмгтээлэг ингээд чанар ер нь тийм ээжийн аавын ээжийн ингээд нэр гэдэг байдаг шүү дээ. Тэгэл ингээд гэр хүүхдээ эрхлүүлсэн нэг ээж шиг ингээд харилцаан дээр жоохон тийм бусад хүмүүс давуу эрхийг олгоод жоохон юу яагаад байдаг олгочоод байдаг. Тэгээ үүндээ та өөрөө ер нь жоохон хаврагчин дүр дүлдчихдэг юм байна л да. Тэгээд энэ асуудлаа болохоор ингээ би угаасаа ингэсэн мэт гаднаа ингээд ийл өөрийгөө өмөрж байгаа юм шиг хилээд байгаа мөртлөө яг дотоод өөрөө болохоор өөрийгөө ингээ буруутгаад өөрлөгөө ингээд хитрхи ингээ шүүмжлэлийг өгөөд өөрийгөө ингээ шийдгээд энэ гадна дотны хоёр байдлаа л ерөнхийдөө одоо нэг ойлгож нэгтгэх хэрэгтэй. 12 сард бол ерөөсөө таны энэ нэг юм харилцаа хандлага энэ одоо ажил төрөл юм болоо ямар ч байсан тийм эцгийн энерги айгуу тутмаг юм байна. Тэгэхээр нөгөө ингээд л гэсэн бол ингээд тийм нэг аав нэг том дуурхаар ингээд бүгд ингээд нам болдог шүү дээ. Нэг тэр шиг ингээд нэг танд бол юм шийдэмгүй юм одоо хууль дүрм те бүх зүйлийн одоо юм ян тан байх тийм чанга тод байдал жахан тутмаг юм байна. Хүмүүсийг ер нь жахан зөөлөн байдлаараа өөртөө ингээд татсан боловч тэр хүмүүсийг таны тэр зөөлөн байдлыг зарим нэг нь ашиглана, зарим нэг нь бол шууд давардаг тий ингээд хүмүүсийг ингээд өөрөө давраачингуудаа тэгээд одоо бол өөрөө яг хөргөчийн байр суурин дээр байна гэж бол харагдаж байна. Үнийг энэ 12 сар дотор тэгээ та энийг өөрөө гол нь мэдээд байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө гол нь мэдээд байгаа байхгүй нэг асуудал надад ер нь бас байгаа юм байна да тий зарим тодорхой хувийн асуудал ерөнхий ингээ уг үндэс суурь нь бол ингээ надаас ихтэй юм биш үү гэдгийг өөрөө ойлгож байгаа учраас тэр харилцааг бол засах боломж танд байна. Тэгээ харилцаа л таны хувьд энэ 12 сард их чухал байгаа л тань л да. Тийм 12 сар ч юм бол тэгэл нүд ирмхийн зурлал өнгөрөн шүү. Тийм учраас та энэ сарда багтаад өөр дээр жоохон өөрийгөө бас тэгтлээ их ингээд шүүмжилж гимших хэрэггүй. Та өөрийгөө зүгээр л танд одоо энэ чинь ингээд нөгөө бас ингээд удаан хугацаанд үргэлжлээд суужсан дадал зуршлага байхгүй таны одоо бусад хүмүүст яаж ханддаг те тэгсний үргэлээ өөртөө яаж хандж байгаа энэ төр ч юм бол хүмүүс ингээд тасцсан сурчсан байдаг. Үнийг жахан залруулах хэрэгтэй. Та угаасаа хаана алдаа байгааг өөрөө маш сайн мэдж байгаа юм байна. Тэгээд эндээ юм зоригтой шийдвэр гаргаад шинэ өөрийгөө одоо апдейт хийх тэр хугацаа бол энэ 12 сард бол байна шүү. Тэгээд маш бага байна. Өөртөө жоохон юм хаан энерги суулгах хэрэгтэй. Ер нь тэ өөрийгөө жоохон үнэлэх хэрэгтэй л тэ. Ер нь жоохон үнэлэх хэрэгтэй. Жоохон юм тодорхой байвал их зүгээр санагдаж байна. Өөрөөс чинь ер нь юм тодорхой байдал ер нь нэг харагддгүй юм байна. Тэгээ энэ ингээ асуудал болоод тань таалт болоод байдаг бол та. За тэгэхээр нэгдүгээр картыг суулсан хүмүүсийн маань хувьд бол ер нь яг ингээд хамгийн чухал зүйлс нь бол юу байна л та. Ерөөсөө энэ харилцаа хандлага тэ өөрийнхөө л бусдад ингээд одоо ер нь өөрийгөө ингээ өвдөөд байгаа ингээ бусад хүмүүс чамааг өвтгөөд байгаа бас ингээд та өөрийгөө бас ингээд өвтгөөд байгаа шалтгаан эцэг дүндэс суурьнда миний өөрийгөө үнэлсэн лүмжинд л байсан юм байна штэ гэдгийг ерөөхдөө ойлгоцсон байгаа учраас үнийг засаж залруулад тий шинэ сайхан өөрийгөө ингээд бүтэн өөрийгөө сайхан хайрлаад өгөөрэй бас жаргалтай байгаарай. Тэгээд энэ ерөөсөө гониглох гутрах ямар ч шалтгаан биш тий. Та бол ингээд бүрэн төгс шүү, сайхан хүн шүү. Тэгээ өөртөө зүгээр зарим нэг байгаа зүйлсээ мэдж байгаа зүйлсээ манер хийгээд өөрийгөө шинжилгэл болно. Тэгээ мөнгө санхүүгийн хувьд бас багсаг харагдаж байгаа юм гэх юм бол ер нь ингээд яг энэ сарда бөөн ингээд мөнгө төгрөг олох талаар угаасаа нэг бодоогүй болтой. Өөрөө чинь ингээд хийж байгаа ажил төрөлтэй.
авах хэвээр мөнгө төгрөг нь бол орж ирнэ. Тэгээд цаашдаа явандаа та энэ харилцаа хандлагын асуудал дээр өөрийгөө үнэлэх үнэлэмжиндээ жаахан өөрчлөлтийн сартай хэмжээд хийчих юм бол цаашдаа бол энэ таны ажил карьер мөнгө санхүүд чинь ч гэсэн нэлээд сайн нөлөөлөхөөр харагдчих шүү. За тийм мэдээлэл өгсөн байна. За нэгдүгээр картаас болсон хүмүүсийн нас өгөх мессежийг харъя. Өөрийнхөө тий өөртөө ингээд маш том хаана блогуудыг өрж босгосон байна. Та тэрийг ингээд ер нь нураах цаг нь болжээ. Та өөрийнхөө яг тэр өөртөө босгосон хань цайз орчуулгуудыг ер нь нураагаарай. Та одоо тийм заавал өөрийгөө тэгж шийтгэх чинь буруу шүү. Наад жаргалтай. Энэ төхөөртэй, нэт баясалтай, хөнгөн жаахан хөнгөн амьдрахыг хичээгээрэй. Жаахан хөнгөн байгаарай. Гэсэн мессежийг ерөөхдөө өгч шүү. За ингээ хоёрдугаар карт руу орцгоё. Жаахан хурдан яриад байна да. Өөрийгөө анзаараад ирсэн чинь. Айгүй хурдан яриад байгаа юм шиг гэнт санагдаад явчих чинь. За ер нь ингээ эдит бичлэг хийхдээ ингээд айгүй олон эдит оруулчихаар дараа нь өөрөө бас тэр төөрөө тийг нөгөөдлөг ингээ амжихгүй болохоор хайчаад орхичоод байна л та. Би бас нэг өөртөө ингээ ажиллаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор надад болохоор ингээ хоолой хүрднийг имтэл байгаа. Тэгээд энэ маань бол ингээ хөвчлэн ер нь юм гомдол хуучин травмагаа эргүүлж эдгэхийн тулд албан хүчээр эргүүлж дахиж гаргаж ирсэн. Тэ өөрийгөө ингээд хүлэн зөвшөөрөхийн тулд буцаад хүүхэд байсан сарын туяагийн далд нууцсан байсан тэр бүх ингээд шарах саринуудаа бүгднийг эргүүлж санаад нэг хүршлэн ингээд илээд тавьшуулад нэг бүрчлэн ингээд уйлаад гаргаад ингээд бүх зүйлсийг өөртөө ингээд хүлэн зөвшөөрөхийг хичээж байгаа. Тэгээд бид чинь одоо ямар нэгэн травмагүй амьдрал одоо байна гэж ерөнхийдөө байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө гол нь түүнийг таньдаг байвал их зүгээр танихгүй болохоор чинь хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар ил гараад ирэнгүүт паникт орж эхэлдэг шүү дээ бид нар. Тэгээд эндээ ингээд эморн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэл хямран ойлгохгүй болоод ирэхээр сэтгэл готролд орно. Ингээд асуудлыг улам хөндрүүлээд идэг. Тэгэхээр одоо би 26 оноо шинээр айгуу гоё сайхан эхлүүлэх гээд өөртөө нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлээд ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд энэ аялал маань бас их таалагдаад гэх юм цааш зөв юм хийж байгаа гэдгийг ерөнхийдөө ойлгож ухамсарласан байгаа болохоор бас олон хүн надтай хамт над чи бас ийм бодолтой хүмүүс байгаа л байх те. Тэгээ ийм бодолтой хүмүүсээ хамт чиглүүлээд болоод юм бол доо гэсэн бас бодлого нь байгаа юм. Тэгээд яг нэг тийм одоо өөрийнхөө ингээ блогуудыг нэг нэгээр нь арилгаад гаргаад явж байгаа чинь ингээ холон хүрт дээр ирээд гацчаад идэг. Тэгээ нөгөө хамгийн их ярьдаг хүн байж ч тэгээд нөгөө ярих чадвар нь ингээ цааш орчоор л ер нь болохгүй болчиход байгаа байхгүй. За нэг тиймэрхүү. За хоёрдугаар хүчрийг сонгосон хүмүүс юм аа. Бүх мессеж боёо энэ сайн сайн биш дээ манайд чинь өстө нэрийг давшаад л байгаа шүү дээ. Өөр картыг манайхан ер нь л те энэ 12 сарыг ер нь яг нэг мөнгө гэж бол нэг тийм 12 сарда яг мөнгөнд бол юм голчлон анхаарал тавьдгүй юм биш үү? Ерөнхий зураглал дараа жилээ, энэ жилээ гэл дүгнэлт тэгээд ерөнхий зураглал ер нь хэрэг хардаг бололтой. Анзаараад ахны энергийн дандаа тийм юм байна. Зүгээр мөнгөний төлөө мөнгөний асуудал болно. Чухал биш харагдаж байна. За гэж хараа. За что касается Just as it's хоёр гарч ирлээ. Twelve cups.
үзэрнүүд яасан хоол өсчиж гарч ирж байна тий. Тэгээ сонголтын үзэрний маань мессеж үлээнэ. Тэгээ тэгэхээр 2 дугаар үзрийг буюу лапис лазули чулууг сонгосон хүмүүс маань хувьд бол өөрсдийгөө угаасаа ингээд юм сүнслэг сэрэлт мэрлээ өгж байгаа энэ төрийг айгуусаа мэдэрч байгаа. Тэгээ ер нь нэг талаар ингээд жахан тийм тэ сүнслэг хүмүүсийн spiritual хүмүүс байна гэж харагдаж байна. Өөрсдийгөө тэгээд ангаах эдгэх талын тэ яг өдөр дэлгэхээс өмнө сая би яг тэр талаар ярьсан бас ингээд холбоотой энерги яг ингээд мэдрэгдсэн юм шиг байна. За тэгэхээр манай талын хүмүүс биш тий. Та нар маань ер нь ингээд юм одоогийн байдлаар энэ 12 сартаа гэх юм бол ерөөсөө аяга болоо зоосны энерги айгу бага, дандаа сэлэм савааны энергиуд байгаад байна. Тэгэхээр юмд бас жоохон газардуулах хэрэгтэй шүү. Тэгээ бас хаяада энэ амжуулж энэ 12 сард амжуулаад ингээ хүрэх ёстой ямар нэгэн зорилго байгаа бололтой. Нэлээд тодорхой тавьсан зорилго. Ажил төрлийн ч юм уу эсвэл одоо тэгээ өөрийнхөө ингээд ямар ч байсан ингээд дотоод руугаа өөрийгөө ингээд өнгийцэн байгаа. Би ер нь ингээд сүнснийхээ замналаар явж гинэ гэсэн айгүй итгэл үнэмшилтэй тэр талыг айгүй сонирхож судалдаг. Хэрнээ яг бол тулахгүй жаахан зүрөд эсвэл жаахан дэгээд байгаа мэдрэмж байна да. Тэгэхээр энэ биднэрт нэрнгээсээ үнэхээр яг юм жаахан газардуулах хэрэгтэй байдаг. Ямарваа зүйл үргэлж 2 болон түүнээс олон талтай байдаг шүү дээ. Тэгэхээр үүнд ингээд итгэдэг байх нь мэдээж итгэл үнэмшил чухал. Гэхдээ бас хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Бүх зүйлийг холбож хамаадуулаад ингээд сэтгэл зүйн одоо яг юм ер нь тийм жаахан сэтгэл хөдлөлгүй маягаар тий юмд жаахан ингээд хэтрүүлэн хандах гад байгаа хандлага бас харагдаж шүү. Хийж байгаа ажил төрөлдөө ер нь бол дайжгүй дайчин шаргуу ингээд байгаа бүгдийг өөрийн гарт болгох чадвартай шинээр эхлэх эвлэх хилчдэг тий бүх юм өөрт чинь нэг боломжийн сайхан мэдрэмжүүдийг өгөөд байгаа боловч өөрт чинь жаахан сэтгэл тийм ер нь жаахан газардуулгал татаад байна да. Тийм бясалгал хийх хэрэгтэй. Тэ өөрөө ингээд яг ингээд сүнсний хөгжлийнхөө замд яваа учраас танд ингээд бас тийм зарим нэг ингээд бясалгал өөрийгөө бас ингээд буцааж ингээд газардуулах шаардлагатай байна шүү. Та нэг тийм өөрийнхөө ингээд сэтгэл хөдлөлүүдийг ер нь ингээд анзаарахгүй жаахан төгжсөн юм шиг эсвэл бүр гадагшлуулахаа болоод ийм сэтгэл хөдлөлд автахгүй гэсэн хитрхи хяналт тавиад байгаа юм болов. Шудрагаас бол үйлчлэх газартаа үйлчлэнэ. Тэгэхээр нөгөө энэ заавал таны талд гээд байгаа юм юусоо байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чухал шүү гэсэн ч гэсэн ер нь бол жаахан газардуулгал дутуу байна да. Танд бол их хамгийн гоё энэ дөрвийн саваа маань энэ их олонтой сэлэм савааны энергийн дунд маань энэ дөрвийн саваа бол нэрээ хамгийн сайхан зөвлөсөн зүйлэн бас энэ нарын сэлэм байна тийм. Ухаарч ойлгосон өөрийгөө ингээ мэдсэн таньсан гэдгүүдийг бол одоо зүйлсүүд бол та аюул хийсэн байна, чадсан байна, хийж байгаа юм байна. Тэгээ 12 сартаа багтаад амжаад хүрэх ёстой бүр тодорхойлон тавьсан зорилго баг шиг байна. Та хүрэх болно. Гэхдээ энэ явц дундаа энэ асуудал чинь анханасаа хаанаас юунаас эхлээд та ийм одоо тодорхой зорилго тавьсан билээ тий. Тэгэхээр ингээд ийм хүмүүстэй ингээд ямар ч хамаагүй аргаар ялна гэдэг бол буруу шүү. Тэгээ хэрүүл маргаанаас зайлсхийж байгаа. Та ингээд хэрүүл маргаанаас залхсан да. Бусад хүмүүст бууж өгөхөөс залхсан да. Өөрийгөө өвдөхөөс залхсан да. Тэгээ энэ бүхнийг ингээд шинээр эхлүүлэх гээд тавьсан зорилтоо одоо бол ингээд тууштай явж гин. Гэхдээ энэ зам чинь ингээд нөгөө явж байгаа одоо яг тэр явж байгаа тэр үйл явц чинь таны ингээ өөртөө хандах хандлага чинь ингээ тэр чигтээ одоо яг энэ шудраг ёсыг яг барьж байгаа юм уу тий. Та энэ дээр бас жоохон анхаарах хэрэгтэй. Ер нь жоохон газардуулах бясалгал хийсэн дээр баг ер нь хүн ингээд нөгөө
хэтэрхий өндөрт өөрийгөө ингээ ямар нэгэн зүйлд юу хэтэрхий өндөр хүлээлт тавьчихдаг шүү дээ. Тэгээд унахад жаахан өвддөг. Тэгэхээр энэ хүлээлтийг жаахан багасгах хэрэгтэй. Та энэ авшлын ертөнцөөс болоод өөрийнхөө энэ сүнсний замналаас тавьсан хүлээлтээ өөрийнхөө мэдлэг чадвар бүгдийг нэг ер нь энэ тулгаад байгаа энэ мэдрэмж одоо мэдрэмж гэж дээ. Итгэл үнэмшлүүдээ жаахан багасгах, буулгах тал дээр харахгүй бол өвдөлт мэдрэх дахиад та нэг өөр шин төрлийн өвдөлт мэдрэх гэдэл байна шүү гэдгийг бол сануулж байна. Тэгээд жаахан газардуулга хийгээрэй гэсэн байна. Тэгээд энэ сард мөнгө төрний асуудал бас л нэг их бодсон ч юм алга. Яг эцэстээ бүх одоо хийж байгаа ажил үйлсний тэр юм байна. Мэдээж тэрний дараагийн үр дагавар мөнгө санхүү дээр нөлөөлөгч гэсэн энэ бол нэг тийм чухал асуудал бол таны хувьд одоогор биш байна. Шархлах мэдрэмжүүдээс, эрүүл тэмцлээс, өөрийгөө өвдөх өвдөлтөөс тааж одоо ингээд өөрийгөө маш сайн чөлөөлжтэй гэж бодож байгаа боловч таны явж байгаа үйл болж байгаа энэ үйл явдлын процессыг бол харахад бол нэг жаахан хэрцгий талдаа болох гээд шүү. Жаахан тий та өөрийгөө нэлээд хайрлж ийн гэж бодоод тах шиг байна. Тэгээд ийм маягаар хайрлаад тий шудрагаас угаасаа алж талд үйлчилдэг шүү. Жаахан өөртөө газардуулга хийгэрэй гэсэн л мессеж байна. Тэгээ юу гэж хэлэх гээд байгааг ингээд ер нь бол ойлгох хүмүүс нь ойлгож байгаа байхаа. Тэр ойлгохгүй байвал өөр үзэр сонгоод үзэрэй гэж хэлье. За тэгээ ялч үзэрнээс бас тэр харахгүй зогсохгүй зүйлс бас орчиж магадгүй шүү. Энэ бол мессеж бол ер нь би болохоор надад болохоор их тодорхойлолоо гэж бодож байна. Сүнсний замналаар ер нь яваад эхлэхээр хүмүүс тийм итгэл үнэмшлүүд нь улам батцаж тийм сууж сайтай болж сууж эхэлдэг. Тэгж суух явц бас юм жаахан тийм хөөрх үзэгдлүүд байдаг л да. Энэ нөгөө бидний нөгөө мэдрэмжүүд ингээд шинжлэгдээд ирэхээр чинь тэг бас юу мэдэрснээсээ шалтгаалж байгаа шүү дээ. Хүн ямар байсан өөрийгөө тэр сүнсний замналтай холбосон бэ гэдгээс чинь бас их шалтгаалж байгаа учраас бидний ингээд түүнийг ингээд хүлээж авах үйл явдал нь бас арай өөр байгаад ер нь л бид нар чинь тэр хүн амьд хүмүүлэл өөр хүмүүс шүү дээ. За усан болорч усан 3 дугаар үзрийн хүмүүний маань нэг хэлж байгаа шүү. 2 дугаар үзрийн маань нэр надаас ерөөсөө салдгүй. Та нар минь үнэхээр бяцлал хийгэрэй гэж хэлээ да. Жаахан газардуулга гэд хайвал ер нь ингээ англиарч монголорчтэй янз бүрийн ингээд таны мэд чаддаг ингээ хэл усан дээр хамаагүй ер нь хангалттай их мэдээлэл байгаа. Тийм газардуулгын бяцлал болж заавал хийгэрэй гэж зөвлөё. За энерги цэвэрлж их хүчтэй ер нь өөрийнхөө татамжийг ойлгоцсон хүмүүс байгаа учраас сүнсний сэргэлтээр явагдаж байгаа хүмүүс байгаа учраас ингээ энерги аюу наалдад сайтай биш шүү. За нэг гол зүйл сонгосон хүмүүс Ордоор зэрэг сонгосон хүмүүс минь хоолоо хүрд гарч ирсэн байна. Та нар минь ер нь тийм ээ харин та нарын маань одоо дуу хоолой амьдралд харилцаанд ер нь маш чухал өөрчлөлттэй үүрэгтэй байдаг юм шиг байна. Одоо жишээлх юм бол хүүхдүүдээр ярих юм бол том ах ч гэдэм үү те том айл нь том нь ч юм уу. Тэгээ эхнэр нөхрөөр ярих юм бол юм тэнийх ингээ байнга ингээ өглөөд идэгүү ингээл одоо нөхрөөр нь ярих юм бол те яг хэрэгтэй үгийг час идэл хэлждэг байд юм уу. Эсвэл эмэгтэй хүнээр ярихад ингээ гоорл хайрлахгүй сайхан үгсийг хэлдэг те найз нөхдөөр ярих юм бол хүнийг үнхээр үнтэй сайхан зөвлөгөө өгч чаддаг гэх мэдчлээ. Ажил төрөл дээр бол яг юм ярих ур чадвар сайтай тийм хүмүүс ерөнхийдөө байгаа бол та өөрийнхөө үнэн одоо тэгээд манай хаалгаан хөлтөнгүүд маань энэ жилийн өмнөх бидэнд ирсэн нөгөө шалгуурууд тэр нь бол нэг шалгалтуудаа өгөө явж байгаа шүү дээ. Энэ жил чинь одоо эсийн хэмжээ учраас тэгээ манай энэ шалгалтууд донд өөрийнхөө үнэний нэг бол нэг тийм айхтар сорилт ирчээд байгаа. Тэр миний үнэтэй нүүр тулах
19 сая оноо зөвлөн хоёулаа тийшээ. Hangman бороо ирсэн. Ace of Swords, Knight of Swords, Арын саваа 10 сэлэм хоёулаа дэшээ гараад ирлээ. Тэгээд одоо ер нь хүнд хэцүү цагууд те энэ их олон одоо сэтгэлийн шарах одоо нуунд үрсэн ачаа ара нураас бодуулсан ч үгүй юм уу те одоо ер нь энэ их олон юм бүгдийг өөрөө зохицуулдаг байсан гэл одоо те ингээд хүнд хүчээр ганцаараа дандаа зохицуулах гэдээсэн ганцаараа л ер нь өвдсөн ганцаараа шаналсан ганцаараа зүтгэсэн энэ бүх хүндрэмжүүдийн манд төгсгөл ирж байна. Энэ 12 сард таамжилттай дуусгаж чаднаа энэ бүхнийг танд ингээд бас юм гармаар байгаа шийдвэр өвдөлтүүд байна те энэ өвдөлтийг би ахиж мэдрэхгүй гэсэн хүсэл тэмүүлэл тэмцэл байна. Devil card буруу гараад ирж байна. Тэгэхээр та үнээр гэдэг ямар нэгэн өөртөө ингээд байгаа тэр юм ямар нэгэн зуршил хаях гэж байгаа бол тэр чинь амжилттай байх болно. Хэрвээ ер нь гэхдээ энэ муу зуршилд одоо энэ өөрийгөө хайрлахгүй те дандаа бүх зүйлийн өмнөр орж те өөрөө ингээд нуруундаа хитрхи хүнд ачаа өөрдөг дараа нь өөрөө өвдөд дуусдаг энэ бол бас нэг төрлийн муу зуршил ахгүй. Тэгээ тэр зүйлс ер нь дуусч байна. Та ингээд уушаа тавшаадаарай танд бол ингээд боломж байна. Бүх зүйл сайхан байх болно. Урдтай хүчтэйгээр та дараагийн гоё ингээд шатанда очих болно. Та итгэлтэйгээр үнийг ингээд ард нь гарчихсан зогсож явах болно гэсэн айгүй товч бөгөөд тодорхой мессеж өгсөн байна. 12 сар таны анхаарах зүйл бол ердөө л юм байна. Яг ингээд өөрийнхөө өөрт чинь ингээд хортой зуршлууд байна. Тийм токсик зуршлууд. Өөртөө хортой зуршлууд. Үүнээсээ болж өөрийгөө өвдөгдөг, өөрийгөө зовоодог, өөртөө ачаа нэмдэг ийм токсик зуршлуудыг хаях бодолтой байгаа юм байна. Та амжилттай хаях болно. 12 сард үнэхээр эндэл анхаарахад ерөнхийдөө бараг болно доо. Бууж өгөх шаардлагагүй, бууж өгөхгүй та угаасаа. Тэгээ дараагийн шатн бол үнэхээр сайхан өвдөлт байхтай харагдаж байна. Байх болно. Ер нь тий. За үнсэн картлсан. Зарансан. Тэмээ таныг угаасаа урагшлаарай, угаасаа хааж исэн урагшлаарай. Одоохондоо тий энэ бол зүгээр ингээд маш бага одоо хонглын үзүүрт нэг дөнгөжл гэрэл харагдах төдийдл байхад энэ бол ингээд таны амжилт шүү. Энэ өөрийнхөө тий энэ хурц зуршлуудаас салах боломж амжилт шүү. Энэ л байхад хангалттай шүү. Ямар ч зүйл энэгээр урагшлаарай ингээд тэр нь л байхад хангалттай бүрэн ингээд өөрийгөө амар ингээд төгс ингээд те бүх зүйл маш хурдан энэ 12 сар дотор яг болоод өнгөрнө. Гэхдээ энэ ингээд 12 сар дуусаад тэгээд болчих юм биш байхгүй дуусчих юм биш. Та үүнээс хойш ингээд урт удаан хугацаанд энэ өөрийнхөө сайн сайхны төлөө өөрийгөө хайрлах энэ аян замд гараад бол урт удаан хугацааг зарцуулах болно. Гэхдээ бол энэ 12 сар дотор л танд яг юм хонглын үзүүрт гэрэл харагдах болно. Жамлаж байна. За та нарт маань яг ийм л мессеж өглөө. Өөр илүү дутуу мессеж юу харагдахгүй байна. Тэгэхээр та нар маань ийм өөртөө хортой өөрийгөө хайрлахгүй байгаа хүмүүс л их байгаа юм байна л та. Тэгээд өөртөө хортой энэ зуршлуудаа өөртөө бас мэдж байгаа. Тэгээд энийгээ таслан зогсоохыг хүсэж байгаа хүмүүс яг үнэхээр тодорхой харагдчихэв. Тэгээд та нарт амжилт хүсье. Маш том гоё сайхан зоригтой шийдвэр гаргаж те гоё сайхан зүйл бодож төсөөлж хэрэгжүүлэх гэж яваа бололтой. Тэгээд та нарт амжилт хүсье. Ер нь өөрийгөө дахиж хизээж битгий өвтгөөрэй. Өөртөө ийм хайргүй байхыг хизээж битгий зөвшөөрөөрэй. Өөрийг чинь бас өөрийгөө бас ийм хүндлэлгүй хайргүй газар хүчээр байлгахыг дахиж битгий зөвшөөрөөрэй. Өөрсдийнхөө төлөө энэ 12 сарын турш та маш сайхан хичээгээд
байж чадах юм бол үүнээс хойш ингээд гоё үнэхээр амьдралын сайхан эхлэл ирж байгаа шүү гэж хэлмэж байна. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн ингээд уншлага маань ерөнхийдөө дуусч байна. Тэгээд та нар маань яг тусгаалan мөнгө санхүү гээр авмаар байна уу? Эсвэл тусгаалan эрүүл мэндийн дээр авмаар байна уу гэдгээ бас ер нь яг ямар төрлийн тарууд уншлага авмаар байна гэдгийг бас коммент биччихүүлээрэй. Мөн талархлын тухайд тий энэ гайдд юм манифесто хүчрхэгжүүлэх, талархлаа хүчрхэгжүүлэхдээ өөрийгөө ингээд орчлон ертөнцтэй анхны удаад нь хамгийн амархнаар тий унтахынхаа өмнө одоо яаж бясалгал хийх үү? Яаж тэр ингээд ертөнцийн ингээд вибрацтай ингээд өөрийгөө долгиодоо өөрийгөө холбох уу? Тэгээ үүнээс бид нэр яг ингээд юугаар дамжуулж хамгийн их юм одоо сарны шид гэж ярьдаг тий сарны шидийг бид хамгийн түрүүнд юугаар дамжуулж хүртэж болох вэ гэдтэй иймэрхүү ярилцлага зөвлөгөө заавартайгаар хэдүүлээ хамтдаа ууршилх уу яах вэ энэ бичлэгээ би хийсэн дээр гэж бодож байна уу хамт үнийг маань ингээд яг ингээд хамт дагаад хийх хүмүүс байвал би бол урамтайгаар үнийг хийх байх хэрвээ яг сонирхохгүй байх юм бол тань их тийм олон хүртэлтэй юм хийж чадахгүй бол тийм шүү дээ гэж бодоод байна. За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Өнөөдөрт нь амжилт хүсье. Баярлалаа.